За гадаад зээлийн гол ашиглалтыг эрчим хүчний салбар руу чиглүүлж байна. Тэгээд өвлжилтийн бэлтгэл ажил ер нь эрчим хүчний нөхцөл байдал ямар байна? Дамжуулах түгээх сүлжээнүүдийн байдал ямар байна? Цаашдаа гол анхаарах юмнууд юу байна? Ахиж шаардлагатай их үүсрүүд юу байна? ТЭС 3 4-ийн нөгөө турбинуудын засварын ажил юу болж байна гэдэг нэг товчхон мэдээлэл өгөөч. Ялангуяа энэ байнгын орон дээр анхаарал төвд байлгаж дэмжих асуудлууд юу байна гэж. За асуултанд хариулъя. Найдлаас илэрхийлгөө. За найдлаас. За төрийн нэрийн хариулчих их бид нэмэх тодруулахтай нэ. Төрийн нэрийн хэмжээд хариулчих. За энэ дрийн микрофон. За төрөмжт компаниудын бизнес төлөвлөгөө оны эхнээс батлагдахтай зэрэгцээд тухайн компаниуд дээрх тухайн дулааны улирал бага ачааллын үеийг ашиглаж хийх бүх засвар шинжилгээний ажлуудын төсөв график батлагдаад ингээ явдаг. За зуны бага ачааллын үеийг ашиглаад манай дулааны цэцлэгээ станцууд тухайн 100 турбины хэсэгчлэн зогсолтой хийгээд засвар шинжилгээний ажлаа бол хийж явж байгаа. За энэ оны тухай бол нийт 27 төрөмжт компани дээр 230 орчим тэрбум төгрөгийн засвар шинжилгээний ажлууд батлагдсан. За өвлжилтийн бэлтгэл ажил бол яг хуваарийнхын дагуу өнгөрсөн оны мөн ихтэй харьцуулах тэр тоон дээр бол явж байгаа. За үүнээс гадна засгийн газраас бас зардал хүрэлцэхгүйтэй байгаатай холбогдуулаад дулааны цэцлэгээ станцуудын засвар шинжилэлтээр бас 100 засвар шинжилэлтээр нэмж 5 тэрбум төгрөгийн асуудлыг засгийн газрын нөөц сангийн их үүсрээр шийдвэрлэж өгсөн. За энэ их үүсрээр хийгдэх ажлууд бас гүйцэтгэгчид тодруулах ажлууд эхэлсэн байна. Тий. За ер нь бол нийт энэ 27 компаниас засвар шинжилгээний ажлын санал нь компаниас гарч ирэхдээ нийлбэр бол нэг 560 орчим тэрбум төгрөгийн хүсэлт гарч ирж байгаа. За яг орлогын боломжтойгоо уялдуулаад 230 орчим тэрбум төгрөгийн бодит засвар шинжилгээний зардлыг тухайн компанийн төлөөлөл бодлого зөвлөд зохицуулах ороотой зөвшөлдөж байгаад баталж өгсөн гэсэн үг. Тэгэхээр бүрэн засвараа бол төлөвлөсөн бүрэн засвараа юу гэдгийг цаг хугацааны хувьд стандартын хувьд шахагдж байгаа бүрэн засваруудаа бол 100% хийж чадж байгаа гэхэд бол хүндрэлтэй. Тэгэхээр нэг 50% тэл хийж байгаа гэсэн үг. Бодит орлоготой баригдаад. За тэгээ. Найдлаас сайд нэмж тодруулж хариулъя. Энэ хоёр шадарч сайдын асууж байгаа асуулт тавьж байгаа асуудал үнэхээр яг энэ салбарын гол зангилын асуудал яг энд байгаа юм. Олон жилийн турш хийх ёстой засвар үйлчлэгийг төсөв мөнгөний гэдэг асуудлаас шалтгаалаад бас нэг талаасаа шалтгаалаад дандаа дутуу хийж ирсэн. Энэ жил ч гэсэн дутуу хийж байгаа. Тэгэхээр яг яа харахгүй доголдол гарах эрсдэл бол хаагдчих чадахгүй. Яг бодиттой байдал нь ердөөсөө яг тийм байна. Тэгэхээр энэ дээр явж асуудал нь юундаа байна вэ гэхээр яг түрүүний ярьж байгаа тэр үн тарифын асуудал. За үн тарифын зөвхөн үн тарифын асуудал биш, хажуугаар нь бас яг зардлын эренбийн асуудал, үр ашигын асуудал. За цалин мөнгөний асуудал бас ороод явна. Аль нь хизээ яаж нэмэх ёстой, энэ засвар үйлчлэгээ яаж сайжруулах ёстой. Ингээд энэ 90 зүгээр санхүү хөрөнгө оруулалтын энэ эрчим хүчний салбарын тогтолцоо, тэр өр зээлийн асуудал, үн тарифын асуудал, засаглалын нэмж гүйцэж хариулъя. Тэгээ бид нар энэ эрчим хүчний салбар дээр шинжилгээ ажил гэдэг нь эдрийг иж бүрнээр нь ингээд бүгднгийн тооцож хийхгүй бол зөвхөн үн тарифыг нэмээд болчих юм байна бол бас болоогүй гэдгийг угаасаа амьдрал харуулсан. Зөвхөн цалин нэмээд бас биш байгаа. Зөвхөн засвар үйлчлэгээд мөнгө нэмж өгөх юм бол эн чинь бас үр ашигын асуудал гарна. Ингээд бүгднгийн цогц байдлаар шийдэхгүй болохгүй болчиход байгаа юм аа. Тэгэхээр яг энэ дээр бол нийлүүлж хагаад бас намраас бас яг тэр засгийн газрын төвшөнд бас санхүү хөрөнгө оруулалтын асуудалтай нийлж хагаад нэг багцаар нь шийдэх ёстой гэж бодож байгаа. За энэ хөрөг шин тодруулъя.
Тэгэхээр хойд өршмөн дайны байдалтай байгаа. Ялангуяа гадрын тос боловсруулах гол үйлдвэрүүдийнхаа дийлэнх хувийг засварын байдал шилжүүлсэн, зохилтонд өртсөн. За энэ нөгөө талдаа эрчим хүчний хангамж бас энийгээ дагаад доголдох асуудлууд бодит байдал үүсэж байгаа. Тэгэхээр аюулгүй байдлын байнгын оргоор намар тийшээ ер нь энэ эрчим хүчний асуудлыг эдийн засгийн агуулгаас нь илүү аюулгүй байдлын агуулгаар нэг үзээд нэг цогцоор нэг бодлого зөвлөмж гаргаад засгийн газар чиглэлөөгөө их хурлын дагалдах тогтоолыг нэг шийдээд нэг анхаарахгүй бол нөгөө талаас энэ өвлийн Орос улбаны улсаас авдаг 200 мегаватт 300 хүртэл авдаг мегаваттыг ер нь авахгүй гэж бодож тооцоод ачаалаар тооцоорой. Ер нь илүүчлэх юмгүй л болж хуурайд байна шүү. Ягаад гэвэл газрын нөгөө хийн дээр тулгуурлаж ирсэн станцууд нь нэлээд ороод эхэлж гисэн. Үйлдвэр системүүд нь доголдоод эхэлсэн. Нодлон бол нэлээд юм болж бид нар авсан. Одоо бол дутна гэж бодоорой. Тэгэхээр дутна гэж бодсон тооцоон дээр хийж ер нь эрслээ тооцохгүй бол бүхэн босны дараа бид минь хуралдаад нэмэргүй шүү дээ. За тэрийг анхаарч ажиллана үстэй. За, энэхүү хэрэгшэнд баярлалаа. За, асуур